Цахилгаанд бид хэр их хамааралтай гэдгээ зөвхөн доголдол гарсан үед л ойлгодог. Ийм нөхцөл байдалд хүрэхгүй тулд цахилгаан дэд бүтцийг сайн нөхцөлд байлгах нь маш чухал юм. Уламжлалт шалгалтын аргууд хязгаарлагдмал. Хэрв кабелийг 40 жилийн дараа суулж байгаа бол тухайн кабель маш сайн нөхцөлтэй ч байж магадгүй. Эсвэл бүрэн илэгдсэн ч байж болно. Олон хүчин зүйлийг тооцож үздэг. Харин эдгээр болон бусад хүчин зүйлсийг нөхцөлд суурилсан хандлагаар авч үздэг. Энэ арга нь оншилгооны хэмжилтүүдийн тусламжтайгаар кабелийн бодит нөхцөлийг тодорхойлж, доголдолгүй кабелийн сүлжээг бүрдүүлэхэд их хувь нэмэр оруулдаг. Гэсэн хэдий ч кабелийн үлдсэн ашиглалтын хугацаа тодорхой харагддаггүй хэвээр байна. Bauer компанид бид хэмжилтийг туршлагатай хослуулдаг. Бүгд найрамдах Солонгос улсын KEPCO компанитай хамтран бид 90 мянган оншилгооны хэмжилтэн үндэслэн дунд хүчлийн кабелийн үлдсэн ашиглалтын хугацааг статистикаараар урьдчилан таамаглах програм хангамжийг хөгжүүлсэн юм. Уг програм нь хөгжүүлэлтийн хурдыг тооцоолж, цаашид хийх шаардлагатай давтан хэмжилтийн зөвлөмжийг гаргадаг. Өөрийн туршлагыг хөрвүүлэхин хэрээр зорилтод хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн шинэ боломжууд нэгдэж, зардлыг хэмнэхэн зэрэгцээ, тогтвортой хөгжлийг дэмжинэ. Юуны өмнө энэхүү програм нь алдагдлын 3 хүчин зүйлийг нэгтгэн хөгжүүлэлтийн индекс R гэсэн нэг параметр болгон тооцоолдог. SteadX нь эдгээрийг нэг 3D графикт нэгтгэн харуулснаар кабелийн сүлжээний ерөнхий байдлыг нэг хараад ойлгох боломжийг олгодог. Кабелүүдийг тус тусад нь авч үзэхэд өмнөх оншилгооны хэмжилтүүд нь цаашдын шинжилгээний үндэс болдог. Шинэлэг патентлэгдсэн үнэлгээний алгоритмыг ашигласнаар ажиглагдж байгаа кабель бүрийн үлдсэн ашиглалтын хугацааг статистикаар тооцоолдог. Үүнд 30 мянга гаруй хэмжигдсэн кабелийн үр дүнг ашигласан бөгөөд энэхүү мэдээллийн сан тасралтгүй өргөжж байна. Bauer компани инновацлог оншилгооны хэрэгслүүдийг нэг дор нэгтгэн санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.zev.mn хаягаар зочлоорой.